За өмнөх хичээлдэр ийм хэлбэрийн төслийг хэрхэн бодох тухай заасан. За ийм хэлбэр гэдэг нь энэ нь бодит тоо байх тохиолдолд яаж бодохыг заасан. Өнөөдрийн хичээлээр бол энд нь тоо биш функц байх үед хэрхэн бодох тухай тайлбарлах болно. Ийм хэлбэрийн төслийг бодохын тулд бид нэр заавал хугарлын цэгийг болоод модулаас чөлөөлж иж боддог. За тэрийг жишээгээр шууд эхлээд тайлбарлая. За ийм төслийг бодъё. За ийм төслийг бодохын тулд модулаас чөлөөлөх үе модулгүй болгож иж бодно. За модулгүй болгохын тулд яадаг вэ гэхээр модулын дотор талд илэрхийллийг тэгтээ тэнцвүүлээд хэлэх юм бол ийм хугарлын цэгийг болж авдаг. Энэ хугарлын цэгээ тоончлууныг 2 хэсэг болгож хуваагаад ингээд 2 хэсэг болж байгаа. За мэдээж ихнийх нь бол хас хязгааргүйгээс 1 хүртэл хэсэг болно. За дараачих нь 1-ээс нэмэх хязгааргүй. За энэ мөч дээр бол ингээд нэг нь орно гэдээ авчи. За ингээд 2 хэсэг болгож хуваасан бол энэ 2 хэсэг дээр хоёулын дээр нь тус бүрдэнд бодно. За эхлээд нэгдүгээр мөч дээр бодъё. Нэгдүгээр мөч дээр бодохын тулд бид нар яах вэ гэхээр нэгдүгээр мөчөөс ямар нэгэн цэг аваад за жишээлх юм бол тэг. Энийг модулын дотор талд байгаа илэрхийлэлд орлуулж үзнэ. За мэдээж тгийг орлуулах юм бол энэ тэг болоод хас 2 болно. Хас 2 болно гэдэг бол тэгээс бага гэсэн үг. Хас хязгааргүйгээс 1 гэсэн энэ завсар дээр бол ямар ч цэг орлуулсан гэсэн модулын дотор талд байгаа илэрхийлэл бол үргэлж хасах тэмдэгтэй буюу тэгээс бага байна. Тэгээс бага байгаа тооны модуль юутай тэнцүү байдаг вэ гэхээр урталт нь хас тэмдэж тавьж модулаас гаргадаг. Энэ тухай бол тооны модуль гэсэн хичээлээр заасан. За ингэж орно гэсэн. Өөрөөр хэлэх юм бол бидний тэгштгэл ийм хэлбэртэй болно гэсэн үг. За энэ бол модультай биш тэгштгэл учраас бид нэр хэлбэрхэн бодож байна. Хасгаалтаа задлах юм бол хасах 2x нэмэх нь 2, тэнцүү x дээр нэмэх нь 1 болно. За x-ийг урагш нь оруулаад 2-ыг арагш нь оруулаад хасах 3x тэнцүү хасах 1 болно. За эндээс мэдээж x тэнцүү 2-ыг хасах 3-т байхаар 3-ны 1 гэж гарч ирнэ. За бид нэр шийд оллоо. Гэхдээ энд шийд маань өөгцөн энэ төслийн шийд мөн үү биш үү гэдгийг шалгах хэрэгтэй байдаг. Яаж шалгах вэ гэхээр энэ олсон шийдээ нэгдүгээр завсар дээр орж ийн үгүй гэдгийг шалгана. За мэдээж 3-ны 1 гэдэг бол 1-ээс багатай учраас энд оршин. За нэгдүгээр мөчтэй орших уу, нэгдүгээр мөчтэй агуулгачих юм бол энэ бол бодлогын шийд мөн гэсэн үг. Хэрвээ бодсон чинь энэ шийд нь нэгдүгээр мөчд орохгүй, хоёрдугаар мөчдөөс ч юм уу ямар ч нэгдүгээр мөчийнхаа гадна байх юм бол тэр шийд биш болж таардаг. Заавал ингэж орлуулж шалгах ёстой гэсэн үг байна. За нэгдүгээр мөч дээр бодлогоод дууссан. Одоо хоёрдугаар мөч дээр бод. За ингийн тулд хоёрдугаар мөч ямар нэгэн цэг аваад за жишээлх юм бол 2-ыг аваад модулын дотор талд байгаа илэрхийлэлд орлуулж үзнэ. За мэдээж зэрэг 2-ыг үрчих нь 2, хасах нь 2 гэх юм бол нэмэх 2 болно. Тэгээс. За тэгээс тооны модуль өөртөө тэнцүү байдаг учраас шууд тэр модулын тэмдгийг бүрхий алтаас олж болно. За нэг удаа мэдээж энийг хийж нөрлөөд хас 2-ыг арагш нь оруулах юм бол ингэж гарч ирнэ. За мөн адилхан энд гарч ирсэн шийдээ яг өгцөн тэгтгэлийн шийд мөн үү шүү гэдгийг шалгана. Шалгахын тулд энэ маань 2-р мөчд орж ийн үгүй гэдгийг харна. Мэдээж 2-р мөчд орох учраас энэ бол шийд мөн гэсэн үг. За ийм тэгтгэлийг бодъё. За инхийн тулд мэдээж зэрэг модулын дотор талд байгаа илэрхийлэлийг тэгтээ тэнцвүүлээд хугарлын цэгийг бол. За x-ээс хасах 1 тэнцүү тэг гэдгээс x тэнцүү 1 гэсэн хугарлын цэг гарч ирнэ. За энэ цэгээ тоончлуунтай тэмдэглүүл тоончлуун 1
2 гээд 2 мужид хуваагдана. За яг өмнөх жишээний адилаар 2 мужидаа тус бүрд нь бодно. За 1-р мужид дээрс тоовод орлуулах юм бол за жишээлх юм бол тгийг аваад орлуулъя. Тэгвэл x-ийн оронд тгийг тавихаар хасах нэг болно. Өөрөөр хэлбэл 1-р мужийн ямар ч цэгийн хувьд бол модулын доторх илэрхийлэл хас тэмдэгтэй байна. Хас тэмдэгтэй байх юм бол модулын хаалтыг энгийн хаалт руу шилжүүлээд уртлынхын тэмдгийг хэсгээр өөрчилнө. За одоо бол энд нэм тэмдэгтэй байж болно. Хэсгээр өөрчлөлтөөр хасах нэг болно гэсэн үг. За ийм боллоо. За энийг задлаад бодох юм бол хасах x нэмэх нэг тэнцүү 2x нэмэх нэг болно. За мэдээж 2x-ийг иш нь оруулаад 1-ийг иш нь оруулах юм бол хасах 3x тэнцүү тэг болно. За эндээс мэдээж x тэнцүү тэг гэж гарч ирнэ. За тэг гэдэг маань манай 1-р мужид орж байгаа учраас шийдмэн. За одоо 1-р мужид дээр бодоод дууссан учраас 2-р мужид дээр бодно. 2-р мужийн ямар нэгэн цэгийг авахд модулын дотор талд байгаа илэрхийлэл утга нэм тэмдэгтэй байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? 2-р мужийн бүх x-д нэм тэмдэгтэй байна гэсэн үг. За нэм тэмдэгтэй юмны модуль гэдэг бол өөрөө гарч ирдэг. Тийм учраас модулын хаалтыг зүгээр энгийн хаалт болгож солилцуулна. За эндээс ийм болно. Энийг иш нь оруулаад энийг иш нь оруулах юм бол хасах x тэнцүү нэмэх 2 гэж гарч ирнэ. За мэдээж x болохын тулд хоёр талыг хасах нэгээр үзүүлэхээр x тэнцүү хасах 2 болно. За ийм шийд гарч ирлээ. Энэ шийд маань харин 2-р мужид орж ийн үгүй гэдгийг шалгах хэрэгтэй гэдэг. За ийм шийд гарч ирсэн. Тэгсэн чинь за энэ хэсгийг таслах шүү. Гэвч шалгах хэрэгтэй. Бидний олсон хас 2 гэдэг тоо маань 2-р мужид дээр оршихгүй харин 1-р мужид дээр оршиж байна. Хэрвээ 2-р мужид дээр орж ирсэн бол шийд болно. 2-р мужид дээр оршихгүй байгаа учраас энэ шийд биш гэсэн үг. За ингээд өгөгдсөн энэ тэгштэл маань зөвхөн x тэнцүү t гэсэн ганцхан шийдтэй байна. За эндээс анхаарч орё. Ийм хэлбэрийн тэгштэл жишээлх юм бол зарим тохиолдолд 2 шийдтэй, зарим тохиолдолд 1 шийдтэй, зарим тохиолдолд шийдгүй байж болдог бол бүр зарим тохиолдолд төгсгөлгүй болон шийдтэй ч байж болдог. Тэгэхээр маш сайн анхааралтай ойлгож авахгүй бол тийм амархан биш шүү. За энэ тэгшлийг бод. За мэдээж хэрэг модулын дотор талд байгаа энийг тэгтээ тэнцвүүлээд хугарлын цэг болно. За ийм хугарлын цэг гарч ирнэ. Энэ хугарлын цэгийн тоончлон 1-р муж болон 2-р мужиж 2 хэсэгт хуваагдана. За эхлээд 1-р муж дээр бодъё. 1-р мужаас ямар нэгэн тоо аваад модулын дотор талд байгаа илэрхийлэлтэд орлуулж үзэх хэрэгтэй. Жишээлх юм бол тгийг аваад орлуулж үзье. Тгийг орлуулахад 2-ыг үрчин тэг бол тэг болчин 1-ээс тгийг хасаад 1 болно. 1 гэдэг бол нэм тэмдэгтэй тоо. Тэгэхээр 1-р мужийн ямар ч цэгийг орлуулсан гэсэн модулын доторх илэрхийлэл өргөж нэм тэмдэгтэй байна. Нэм тэмдэгтэй байх юм бол модулын хаалтыг зүгээр энгийн хаалтаар солилцуулна. За тэгээ амарх учраас өөртөө ботчихно. За x-ийг агш нь оруулаад 1-ийг агш нь оруулах юм бол ийм буюу хасах 3x болно. Арталтаа хасах 3 болно. За эндээс мэдээж x тэнцүү хасахын нэмэх 1 бол. За бид 1-р мужид дээр бодсон чи x тэнцүү 1 гэсэн хариу гарч ирлээ. А гэхдээ энэ нь манай өгцөн төслийн шийд болох уугүй юу гэдгийг шалгана. Ингийн тулд яг хөглөө бодож байгаа 1-р мужид орж ийн үгүй юу гэдгийг харах хэрэгтэй. Нэгийн тоо бол 2-ны 1-ээс их учраас 1-р мужид орохгүй 2-р мужид орчиж байгаа юм байна. Тэгэхээр энэ бол шийд биш байх нэ. За одоо 2-р мужид дээр бодчихсон. 2-р мужийн ямар нэгэн цэгийг аваад цаа жишээлх юм бол 1 гэсэн цэгийг аваад эндээ орлуулах юм бол 2-ыг үрчгэнэ гэхлээр 2 болно. 1-ээс 2-ыг хасахаар хасах 1 болно. За хасах тэмдэгтэй байна.
Нэгийг орлуулахад хас тэмдэгтэй байна гэдэг бол энэ мужидын ямар ч цэгийг орлуулсан хас тэмдэгтэй байна гэсэн үг. Тэгэхээр хас тэмдэгтэй юмны модуль гэдэг бол модулын хаалтыг энгийн хаалтаар солиод уртталт нь хас тэмдэг тавьдаг. Ер нь бол уртлын нэмгийг эсрэгээр хөгжүүлдэг гэсэн үг. За бодлого юм болно. За эндээс x-ийг ишнэрлээд хасах нэгийг ишнэрлэх юм бол ийм болох нь. За ийм шид олсон. За тэгээ энэ өгцөн төслийн шид мөн үү шүү гэж шалах хэрэгтэй гэдэг. Тэхийн тулд яг хөглөөр бодож байгаа мужид маань орж ийн үгүй юу гэдгийг харна. Бид нэр одоогоор бол 2 дугаар мужид дээр бодож байгаа. Гэвч энэ олсон хариу маань 2 дугаар мужид орохгүй байна. Тэгэхээр энэ дахиад шид биш. За өөрөөр хэлэх юм бол энэ тэгтгэл огт шийдгүй байна. За энэ тэгтгэлийг бод. За мэдээж хэрэг урлагийн цэг олно. Ингэж харж байна. За нэгдүгээр мужид нь бол хасагцгааргүйгээс 3-1. За 3-1 нь ордог гэж тооцож байна. За 2 дугаар мужид нь бол 3-1-ээс нэмэх хязгааргүй. За мөхтөр нь ордог гэж тооцсон учраас энэ дээр нь орохгүй гэж тооцсон. За энийг 1-р мужид, энийг 2-р мужид гэж тэмдэглэе. За тэгэхээр 1-р мужид дээр бодъё. За 1-р мужийн хувьд бол ямар нэгэн цэг аваад за жишээлх юм бол тгийг аваад эндээ орлуулах юм бол хасах тэмдэгтэй болно. Тэгээ модулийн дотор л хасах тэмдэгтэй байх юм бол модулаас чөлөөлөхдөө уртталт нь хасах тэмдэг болгож гаргана. За ийм боллоо. Хаалтаа задлах юм бол хасах 3x нэмэх нь 1 тэнцүү ийм бол. За энийг иш нь оруулаад энийг иш нь оруулах юм бол тэг тэнцүү тэг гэж гарч ирнэ. За энэ дээр маш сайн хараарай, энэ дээр үнэн тэнцвэр гараад ирлээ. Үнэн. Өөрөөр хэлбэл x-ийн оронд ямар ч тоо орлуулсан үнэн гарч ирнэ. Тэгээ үнэн гарч ирж байгаа юм бол тэр орлуулсан тоо маань өөрөө шийд бол. Тэгээ 1-р мужийн ямар ч цэгийг орлуулсан дандаа үнэн гарч ирнэ гэдэг бол 1-р муж бүхэлдээ манай болгоны шийд болно гэсэн үг. За хэрвээ энд нь 3 тэнцүү тэг гараад ирчих юм бол худлаа тэнцэл болно. Өөрөөр хэлбэл 1-р мужийн ямар ч x-ийн үед биелэхгүй бол 1-р муж дээр ямар ч шийд байхгүй гэсэн үг. Харин яг энэ тохиолдолд бол үнэн тэнцэл үүсчээд байгаа учраас 1-р муж нь бүхэлдээ шийд болно гэсэн үг. За одоо 2-р муж дээр бодно. За 2-р мужаас ямар нэгэн цэг аваад за жишээлх юм нэгийг аваад орлуулахад нэг хүнтэй гарч байгаа учраас модулыг зүгээр л энгийн бүрх ялтаас олчихно. За энийгээ бодох юм бол 3x-ийг урагшнуулаад нэгийг агшнуулах юм бол 6x тэнцүү 2 гэж гарч ирнэ. Эндээс x тэнцүү 2-ыг хуваах нь 6 буюу харагдаад 3-1 гэж гарч ирнэ. Өөрөөр хэлэх юм бол 3-1 гэсэн энэ цэг нь шийд гэж гарч ирнэ. За энэ хаалтыг бид нэр орохгүй гэж бичсэн байгаа учраас энэ шийд биш гэж тооцно. За гэхдээ өмнөх 1-р муж дээр 3-1 нь орногдсон байгаа учраас 1-р муж нь бүхлээр шийд болох буюу манай бодлогын эцсийн хариулт нь хас хязгааргүйгээс 3-1 гэж гарч ирнэ. 3-1 нь орно.